Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Инрэл гэдэг. За өнөөдрийн бидний хичээлийн сэдэв бол үндэсний соёл ба ёс заншил. Ёс заншил гэдэг нь соёлын нэг хэсэг бөгөөд тухайн ард түмний олон үе дамжин уламжилж ирсэн шийдвэр нийтээр даган мөрдөх хэв журам зан үйл уламжлалын цогцыг хэлнэ. Соёлын үнэт зүйлс бол ёс заншлын хэлбэрээр илэрдэг ба өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг. Ёс гэдэг нь хүний харилцаа, нийгмийн амьдралд баримтлагдаг хэм хэмжээ үнэт зүйл. Зан заншил гэдэг нь олон үе дамжин уламжилсан дадал хэм маяг уламжлалыг хэлнэ. Үндэсний соёл гэдэг нь тухайн ард түмний хэл, ёс заншил, уламжлал, урлаг, шашин, үнэт зүйлсийн цогц. Энэ нь тухайн үндэсний онцлогийг илэрхийлж бусдаас ялгаруулдаг. Үүргийн хувьд үндэсний нэгдмэл байдлыг хадгална, өөрийн онцлогийг хамгаална, хойч үедээ өвлүүлнэ. Дэлхийд танигдах соёлын дархлаа болох. За үндэсний соёлын гол бүрэлдэхүүн хэсэг нь гэх юм бол их хэл, ёс заншил, уламжлал, урлаг, уран зохиол, шашин, итгэл үнэмшил, тэгээд хоол хүнс, ахуй, өдөр тутмын амьдралын соёлын илэрхийлэл зэрэг нь байна. Үндэсний соёлын өрмөц төрх. Үндэсний соёлыг хадгалан өвлүүлэх гол арга зам бол ёс заншил. Харин ёс заншил нь ард түмний төлөвшил, хүмүүжил чухал нөлөө үзүүлдэг бөгөөд гэр бүлийн ёс заншил, өсвөр үеийн хүмүүжилд онцгой үүрэгтэй байдаг. Ёс заншлын онцлог гэх юм бол амьдралын бүхий л талд хэрэглэгддэг, нийгмийн харилцааг зохицуулдаг бичигтэйгүр хууль юм. Түүхийн явцад зарим заншил хэрэглэгдэхээ болсон бол харин зарим нь шинжлэгдэн орчин үеийн амьдралтай нийцснээрээ илүү хөгжиж. Жишээлх юм бол эрт үед малын хөлд гэмтэй гэж үзээд гацсны нөхөийг битүүлэхгүй орхидог байсан бол өнөөдөр энэ нь байгаль хамгаалах ухамсартай холбогдож байгаа. Урсгал усанд цус оруулах юм бол нүдэн сахартгаа гэх зэрлэл нь бас мөн байгалыг бохирдуулахыг цэрлүүлсэн сургаал, шувууны өндгөнд сүүдрээ тусгуул их нь голт юм гэх зэрэг эдгээр сургаал хэллэгүүд нь байгаль амьтан ургамлыг хайрлах хорой бүхий цэрийн хэллэгүүд ба энэ нь хүмүүжил, байгаль хамгаалах ухамсарыг төлөвшүүлж байдаг. За гол санааны үүднээс авч үзэх юм бол үндэсний соёл гэдэг нь итгэл үнэмшил, зан байдал, үнэлэмж, институтийн нэгдлийг хэлж байна. Харин ёс заншил гэдэг нь үеэс үед өвлөгдөж нийгмийн харилцааг зохицуулдаг хэм хэмжээг хэлнэ. Ёс заншил бол эрхэмлэх зүйл, ухаалгаар амьдрах тухай үзэл төсөөллийг хэлж байгаамаа. За ЮНЕСКО ба дэлхийн өв. Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан, сурталчлах, хойч үедээ өвлдөх зорилгоор 1972 онд дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКОгийн конвенцийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харин 2014 оны байдлаар 191 улс нэгдсэний 161 улсын нийт 1007 өв бүртгэгдсэн байгаа. Тэдгээрийн 779 соёлын, 197 нь байгалийн, 31 нь хосолмол өвүүд багтсан. Монгол улс харин 1990 онд нэгдээ орсон байдаг. Манай улс нь соёлын бит бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКОгийн конвенцэнд 2003 онд нэгдэж орсон байдаг. Бит ба бит бус өв. За бит өв гэдэг нь өвлөг гөрүүлийн яс, хадны бичээс, булш, хэрэг суур, хөшөө тусгал, байгаль, ариун тагшин ус мөрөн гэх мэт газрыг багтаадаг. Тэгээд бит бус өв нь болохоор бүжиг, наадам, хөгжим, гар урлал, ёс заншил, эрэг, байгаль, түүхтэйгээ зохицсон альва үндэстэн хүс татанд байнга үлдэгдэж байдаг өвүүдийг хэлж байгаа. Бит өв гэдэг нь гарт баригдаж нүдэнд харагдах бол бит бус өв нь нүдэнд харагдаж хэлээ баригдахгүй тийм оюуны өвийг хэлж байгаа. За соёлыг судалдаг арга замууд байгаа. Тэдгээр нь болохоор бичгийн их сурвалж ашиглах буюу ном, хууль, аяллаа тэмдэглэл, үлгэр домог зэргээс мэдэж авах, аман түүх буюу нутгийн иргэдийн хууч яриа, домог, зан заншил, эртнээс өвлөгдөж ирсэн гэр бүлийн ёс ч юм уу тэнчэнээс бид бас соёлыг судалж болно. Харин бас археологийн судалгаа буюу эхний алт буур соёлын тухай мэдлэгийг ил тод болгож өгдөг. Энэ нь бичиг үсэг үүсгээс өмнөх түүхийг тайлбарлаж өгдөг онцлогтой. Жишээлх юм бол бичгийн сурвалж нь аман түүхээс эдээ цагаан боловсруулах арга ухаан,
өв сургамлыг хоол хүнс эмчилгээндээ хэрэглэж ирсэн туршлага, мал маллгааны мэдлэг гээд нүүдэлчин соёлын асар их өгүүлэмжлэлийг мэдэж авах бүрэн боломжтой. Техлэг, шүтлэгт газар, уул аваа зэрэг хүндлэлт газруудын түүх, бас тэдгээрийг хэрхэн утгачуулж шүтэж ирсэн ямар ёс үлддэг, ингэснээрээ юуг бэлэгддэг вэ гэх мэтийг бас аман түүхээс бас мэдэж болно. За, хууль эрх зүйн хүрээнд Монгол Улсын соёлын тухай хууль, соёлын хувийг хамгаалах тухай хуулиар иргэд байгууллага бүр соёлын хувийг хамгаалах, хадгалах үүрэгтэй гэж зааж өгсөн байдаг. Хууль зааснараа бол соёлын хувийг санамсаргүй болсон ч бай хамгаалах үүрэгтэй гэж заасан. За, гол санаа түрүүний эртний гол санаа нь авах юм бол бит өв гэдэг нь түүхэн орон зай цаг үеийг төлөөлөх дурсгал зүйлсийг хэлж байгаа бол бит бус өв нь хамт олон бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн зан үйл, урлаг, мэдлэгийг хэлнэ. За, соёлын өв гэдэг нь үндэсний нэгдмэл байдал, дэлхийн соёлын олон янз байдлыг бий болгодог гол хүчин зүйлс юм а. За, цаашлаад хэдүүлээ оюуны соёлын илрэл буюу урлагийн талаар мэдэж авцгаая. Урлаг гэдэг нь хүний урлан бүтээх үйл ажиллагааны дээдэлрэл, явцсан утгаараа бол бодит байдлыг уран сайхны дүрээр илэрхийлэх арга юм а. Уран бүтээлч нь дүрийн тусламжтайгаар бүтээлээ туурвдаг. За, урлагийн нийгмийн үүрэг болох юм бол гоо сайхны үүрэг гэж байгаа. Тэдгээр нь сайхныг мэдрүүлэх, мөг ялган салгах үүрэгтэй. Бие хүн төлөвшүүлэх үүрэг нь хүмүүжил мөс чанарыг төлөвшүүлэх. Танин мэдхүн үүрэг нь нийгэм, хүний амьдралын талаар мэдээллийг түгээх. Тэгээд урлаг гэдэг нь зөвхөн дуу биш, харин хүний бүтээл сэтгэлгээний дээд илрэл болж өгдөг. Уран бүтээлчт нь шинэ хууль, баримт нээдэггүй, харин дүрээр дамжуулан бодит байдлыг уран сайхны хэлбэрт оруулдаг. Жишээ нь газар жуурч, байгальд тоон үзүүлэлтээр ханддаг бол уран бүтээлч байгальд сэтгэл хөдлөлт дүрслэлээр ханддаг. Кинонд одоо шударга ба шударга бус дүрийг харуулснараа үзэгчид амьдралын үн цэнийг мэдэрч чаддаг. Тэдгээрээс хүүхдүүд ч бас туршлага авч чаддаг. Уран сайхны соёл гэж байгаа. Энэ нь болохоор урлагийн бүтээлийг бий болгох, ойлгох, хүртэх аргыг хэлж байна. Бүтээлийг хадгалах, дэлгэрүүлэх, судлах үйл ажиллагаа буюу бүх хүнд хамааралтай соёлын ойлголт юм а. Авьяас ба уран бүтээлийн хүрээнд бол хүүхэд бүр төрөл бүрийн авьяастай байдаг. Шүлэг, дуу, бүжиг, зураг, зохион бүтээх, спорт тэ авьяасаа хөгжүүлснээрээ уран бүтээлчд болдог. Бүтээл нь уран сэтгэмж, авьяас чадвар, мэдлэг, хөдөлмөр гурвын нийлбэр зохицыг хэлж байна. Жишээ нь морин хуурын аялал эсвэл гайхамшигт барилга нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн байдаг. За, соёлын хэлбэрүүд гэж байгаа. Тэдгээр нь ардын соёл, нийтийн соёл, сонгодог соёл юм. Ардын соёл нь тухайн үндэстний өрмөц бүтээл буюу сайн дурын хамтын шинжтэй зөвхөн тухайн үндэсний байх зорилттой бусад хэлбэрөөс төрүүлж үүссэн тийм соёлын байна. Жишээлх юм бол морин хуур, уртын дуу, дамаг, үлгэр зэрэг нь орно. Харин нийтийн соёл нь бүх хүнд хүртээмжтэй, бүх насныхаа мэддэг, олон улсын шинжтэй, хинч тэр соёлыг ингэж түгээн дэлгэрүүлэх боломжтой. Радио, телевиз, эстрад, поп дуу, сүүлийн үед тэрийн талаад байгаа K-pop дуу ч бас энд орно. За, сонгодог соёл нь болохоор мэргэжлийн уран бүтээлчд бүтээдэг симфони, дуур, уран зураг зэргийг хэлж байгаа. Ардын соёл нь хамтын шинжтэй, нийтийн соёл нь хамгийн өргөн хүрээтэй байдаг бол сонгодог соёл нь тогтвортой, гүнзгий утгатай байдаг. За, эдгээрийн гол санаа гэх юм бол урлаг бол хүний авьяас, сэтгэмж, хөдөлмөрийн дээд илрэл болж өгнө. Нийгэмд гоо сайхны хүмүүжлийн танин мэдхүн үүрэгтэй. Харин соёлын хэлбэрүүд нь ардын, нийтийн, сонгодог гэх түрүүний 3 хэлбэртэй байдаг. За, эцэст нь дүгнээд хэлэх юм бол үндэсний соёл бол ард түмний итгэл үнэмшил, үнэлэмж, зан үйл, хэл, урлагийн нэгдэл бөгөөд үеэс үед өвлөгдөн бидний хэн болохыг тодорхойлдог дархлаа юм а. Ёс заншлан зөвхөн уламжлал бас харин нийгмийн харилцааг зохицуулж
Хүмүүжил төлөвшлийг бий болгож ухаалгаар амьдрах замыг заадаг бичигтэйгүй хууль юм а. Соёлын өвийг бит ба бит бус өв гэж ангилдаг бөгөөд хадны бичээс, хөшөө дурсгал, байгалийн үзэсгэлэнт газар зэрэг бит өв нь түүхийн гэрч болдог юм а. Харин наадам, уртын дүү, гар урлал, цээрийн яс зэргэнд бит бус өв нь амьдралын хэм маяг, сэтгэлгээний илэрхийлэл болж өгдөг. За эдгээр нь үндэсний нэгдмэл байдлыг бий болгож дэлхийн олон янз байдлыг хадгалдаг үнэт зүйл юм а. Харин урлаг бол хүний ав яас, уран сэтгэмж, хөтөлбөрийн дээд илрэл бөгөөд нийгэмд гоо сайхныг мэдрүүлэх, хүмүүжлийг төлөвшүүлэх, танин мэдхүү мэдээлэл түгээх гурван том үүрэгтэй. Соёлын хэлбэрүүд болох ардын, нийтийн сонгодог соёл нь өөр өөрийн онцлогтой ч бүгдээрээ үндэсний соёлын өрмөц төрхийг бүтээж хадгалж байдаг. Ардын соёл нь үндэсний онцлогийг илэрхийлж, нийтийн соёл нь өргөн хүрээтэй хүртээмжийг бий болгож, сонгодог соёл нь гүнзгий утга ур чадварыг илэрхийлдэг. За ингээд манай хичээл дуусч байгаа. Та бүхэн энэ хичээлээс соёл, үндэсний соёл, ёс заншил, түүнийг хадгалж үлдснээрээ бидэнд яг ямар давуу талтай байдгийг сурч авсан гэж найдаж байна. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Баяртай.